Сайн байцгаана уу? Өглөөний мэнд. Намайг Хөдөр Шолон гэдэг. Тайзны инженерээр 10 дахь жилдээ Хүүхдийн ордонд ажиллаж байна. Энэ хаалгаар 10 жил орж ирж байна да. Сайхан амарсан уу та? Сайхан амарсан. Сайхан. Өглөөний мэнд. За. Гадаач хүүтэн биш үү? За өглөө 6 цагт босно. Тэгээ аавынхаа ажлыг хийн. Охиноо өглөө сургуульд нь хүргэж өгнө. Тэгээ 6:45 үед л ажил дээрээ ирнэ. Тэгээд хамгийн эхлээд нараа ихчтэйгээ мэдчилчээд манайхан албаныхан маань хин ирсэн байна асуугаад орж өдрийнхөө ажлыг төлөвлөдөг төө. Би чинь 5 дугаар ангиасаа явсан юм уу та Хүүхдийн орны зургийн дугууланд. Одоо хүртэл багш маань байгаа. Тэгээд орж ирэхэд хүүхэд буужигнсан, дуу чимээ ихтэй, шатнууд нь хүртэл их тийм том, хол санагдал. Их л тийм гой санагдчихсэн их тийм сүрдмээр. Би өөрөө бол ер нь бол зураач хүн л дээ. Тэгээд төршлөх урлагийн дээд сургуульд орж 5 жил суралцаад тэгээд төгссөн жилээ эргээд Хүүхдийн ордонд ирсэн. Тайзны зураачаар. Нөгөө нэг анх дугууланд явж байхдаа харж исэн ах эгч нартайгаа цуг ажиллаж байгаа юм л та. Тэр бол бас их сонин тийм дотн гоё мэдрэмж тийм. Одоо манай тайзныхан маань ч байна. Одоо хүртэл ажиллаж байгаа 30-аад жил ажилласан хүмүүс байна. Тэр ах нартайгаа одоо ингээл хамт ажиллаа явж байгаа нь үнэхээр сайхан байдаг. Тэг яг хүүхэд байхдаа бол 5 жил тэгээд төгсөөд орж ирээд ингээд 15 жил холбоотой хомлтой байгууллагатай бол. Би ч анх тайзны зураачаар орж исэн. Тэгээд давхар гэрэлтүүлэгч хийж явсан. Тэгээд дараа нь гэрлийн техникч болсон. Тэгээд тайзны инженер гэхлээр яг хуу тайзныхаа одоо баг хамтоолныг ахалж ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө деталь юмнуудаа бас гадарлана. Өөрөө яг бас хийж үзчихсэн. Юунд ямар цаг хугацаа орох уу? Юуг яаж хийх үү? Тэгээ манай одоо нөхцөл боломж фонд ямар байгаа вэ? Бүх юмнуудаа ерөнхийдөө мэддэг учраас тэгээ манай хамт олон маань өөрсдөө бас одоо 30 жил ажилласан хүн ч байна. Яг тайзны албанд маань тэгэхээр ерөнхийдөө их түвшигтэй бүх юм ойлгомжтой тийм л байдаг. За манай ордноос ч тэгээ одоо төгсөгчт нь гэж бол олон сайхан мундаг хүмүүс байдаг. Саран туяач гэдэг юм уу тийм ариунаач гэдэг юм уу дуучт байна. За тэгэл олон сайхан тийм төгсөгчтэй. Мэдээж энэ олон хүмүүсийг төгсөхийн тулд мундаг сайхан багш нар байгаа. Одоо манай дуулаачийн дуулангийн багш Ганчимэг багш гэж ихэд баг хүн бүхэн мэднэ дээ. Манай ганаа өгш гэхэд л их тийм яг бас хүүхэд шиг штэ яг тийм айгуу тийм сандруу ингээл айгуу тийм юмыг амар тийм сандарж ингэж давчтаж явдаг. Өргөлч бүр ингэж явдаг. Тэгээ яг ганаа өгш өөрийнх нь зохиосон дуунууд ч тэр хүүхдүүдтэйгээ хайрцаж байгаа яаж байгаа юм маш тийм эрч хүчтэй бүр ингээд нэг юм багтаж ятсан тийм сэргэлэн цаваа тийм дуунууд хүүхдүүд их дуулдаг. Тийм дуунуудыг их гаргадаг. Одоо ой маань болох гээд их богино хугацаа үлдсэн байна. Гэхдээ бид нар хамт олон маань өглөө оройгүй одоо бүгд зүтгэж байна. Тэгээд 10 сарын одоо 10-нд гэхэд эрдэм шинжилгээний олон улсын хурал болох юм. Энэ бол урд өмнө бараг зохиогдож байгаагүй болов уу? Тэгээ манай ордноос санаачлан зохион байгуулж байгаа. Хүүхдийн одоо хөгжил, хамгаалал энэ талаар. Энэний бас тайзны бэлтгэл ажил. Тэгээд яг ойн манай баярын хурал, концерт, түүхэн фото зургийн үзэсгэлэн гэх мэт ингээд одоо яг томоохон ажлууд маань үлдсэн. Бид нэр ажил ихтэй юм лээ. Тэгээд яг хүүхдүүд өглөө орж ирээл эн чинь
бужигнана л та. Тэгээ яг өдөр цайны цаг 11 өнгөрөөгөл өдөр цайны цаг 2 хүртэл намгүй болчихдөг. Яг бид нар бол хувь хувьдаа дор мэдээж ажилтаа байгаа. Гэхдээ яг тэр үед бол их тийм намгүм, нэг тийм сонин хоосон орон зай үлддэг л дээ. Тэгэл эргээл 2 цаг гээл тэрүүхөө хооронд чинь бас хүн л юм чинь заримдаа янз бүрийн л одоо бодол юутай байгаа шүү дээ. Заримдаа яг тийм хоосон юу үйдэг, тийм гонигтай мэдрэмж төрөх. Тэгээд хүүхдүүд шуугаад ирэхлээр эргээд бүх юм сайхан байгаагаа эргээд мэдрэх тийм үе байна л та. Би ч одоо бас орж ирчээд нэг удаагүй байсан. Тэгээд ингээд хүүхдүүд бужигнаал дугууланд орох гол ингээд бужигнаал. Шатан доор нэг 2 охин зогсцсон. Би тэрийг ерөөсөө мартдаггүй байхгүй. Шатан доор 2 охин зогсцсон ярьж байна. Надад ягаад ч тэр яриаг ингээд их юу чухал санагдаад би зүгээр сонссон чинь хэрвээ чи зүрхэхгүй бол төмөр гэсэн үг гэлтгсэн чинь нөгөөд. Яана тийм үү? Тэгвэл би хөдөлж чадахгүй нэ гэж бүр нэг тэгчихсэн баг. Яг тэр шиг их тийм хөөх юм ярина.